Ядарсан үед хүний нүдэнд хачин сонин зүйлс үзэгдэх нь бий. Гэхдээ би тэр үед ядраагүй байсан юм. Би нэг удаа гэрийнхэнтэйгээ хамт Пенсильвани мужийн нэгэн бөглөө хязгаарт байрлах амралтын газарт очсон юм. Дүү бид хоёртой найзалчгаар үеийнгийн хүүхдүүд тэнд бараг байсангүй. Ер нь бол томчуудын амралтын газар байв. Нэг өдөр би амралтын газрын гол байрны гадаа алхаж яваад ягаад ч дээшээ харавал 5 давхрын цонхны цаана нэг өсвөр насны охин зогсоод над руу өнгийн харж байлаа. Тэр дажгүй хөөрхөн харагдсан тул би гараараа дөгсөн ч тэр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Би ч явж одов. Гэтэл тэр өдрийн оройхон би уйдсандаа тэнд байх жижигхэн тоглоомын талбайд савлуу дээр сууж байхдаа өнөөх охиныг дахин олж харсан. Тэрээр надаас холгүйхэн тоглоомын талбайн захад ой моддын наан зогсож байв. Тэр тэнд зүгээр л зогсоод над руу ширтэж байсан. Хорж болдоггүй залуу халуун насан дээрээ явсан би савлуураасаа босоод түүн рүү алхаж эхлэв. Ойртохын хэрээр тэр охин анх харагдсан шигээ тийм ч хөөрхөн биш юм байна гэдгийг би анзаарсан. Түүний царай нэг л сонин, айдас төрмөр байв. Гэхдээ чухам юун тийм эвгүй байсныг би хэлж мэдэхгүй юм. Магадгүй нүд бас аман нэг л сонин харагдсан байх. Алхасаар замынхаа тал хэрд хүрэх үед тэр гинт цаашаа эргээд ойроо гүйгээд орчихов. Цаашаа ойроо ороод л харагдхаа байчихсан. Миний сонирхол огцон буурчих шиг болов. Тэр охин солиотой мөрдөгч шиг санагдаад явчихсан. Амралтанд байх үлдсэн хугацаанд тэр дахин үзэгдсэнгүй. Гэрлүүгээ буцах замд амралтын газраас олон милийн зайд би түүнийг бодож явлаа. Хэр би тэгэхэд түүний араас ойроо орсон бол бид найзлаач байсан юм билүү? Гэтэл тэр үед миний харсан зүйл миний зүрхийг хэвлий рүү унгаачих шиг л санагдсан. Урагшаа зам руу харж явдал өнөөх охин замын хажуу зогсож байв. Түүний хажуугаар хурдлан өнгөрөх үед тэр толгоогоо эргүүлэн машины хажуугийн болоод арын тэндүүлсэн цонхыг нэвт намайг дагуулan харсан юм. Би аав ээжээсээ түүнийг харсан уу гэж асуудал тэд хэнийг гэж гайхав. Үүний дараа удалгүй би тэр үед зүгээр л хийм харсан. Тэр охин үнэндээ тэнд огт байгаагүй гэдгийг ойлгосон.